Эрдэмтэн багш Жүгдрийн Лувсан доржийн үндэсний 85 жилийн гойд зориулсан эрдэм шинжилгээний хүндэтгэлийн баг хурал боллоо. За тус хуралд Монгол, Чех, Хятад, Герман, Японы эрдэмтэд оролцсон байна. Нэрт эрдэмтэн Жүгдрийн Лувсан доржин Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимд багш эрхлэгч, бүгд наримдах Чех улсын Карлийн их сургуулийн Монгол төв судлалын тэнхимд зочин багш профессороор олон жил ажиллаж, үе үеийн дотоод гадаадын монголч эрдэмтэн судлаачид монгол хэлний багш нарыг бэлтгэхэд хүндтэй гавьяа байгуулсан нэгэн. Түүний шав нар нь Лувсан дорж багшийг сургалт заах аргын гарамгай төлөөлөгч, эрдмийг түгээгч багш байсныг хэлж байна. Багш маань ерөөсөө бидэнд монгол хэл зааж байгаагаас гадна ерөөсөө монголчуудын сэтгэлгээ, соёлын одоо бүхий талаас нь ингээд зааж байсан маш их гавьяатай. Тэгээд монголчуудын одоо соёл, уламжлалт, одоо заншил бүх зүйлийг ингээд аль болохоор сайн ойлгуулахыг хичээсэн маш тийм сайн багш байсан гэж би үзэж байгаа. Монгол улсын их сургуульд төдийгүй одоо Монгол улсын хэмжээнд гадаадын оюутанд монгол хэл заах арга зүй түүнд зориулсан бас ном сурах хүчийг анхлан бичиж энэ талаар бас голлон одоо судалгаа хийж дэлхийн монгол судлалыг хөгжүүлэхэд бол жинтэй хувь нэмэр оруулсан ийм эрдэмтэн судлаач хүн. Лувсан дорж багш Монголын олон үеийн сурагч багчуудын танил болсон дунд сургуулийн 7-8 дугаар ангид үзэх монгол бичгийн анхны сурах бичиг. Багшийн ном гадаад оюутнуудад зориулсан монгол хэлний иж бүрдэл сурах бичгүүдээрээ алдартай. Тэрээр монгол хэл бичиг хэл шинжилэл, монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, ардын сургууль хүмүүжүүлэх зүй, Монголын нуус товчооны судлал, монгол хэлний авиа зүй, монгол бичиг монгол хэлийг гадаад хүнд заах онол, арга зүйн чиглэлээр олон гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном сурах бичиг бичиж, монгол, англи, чех хэлээр хэвлүүлжээ. Лувсан дорж багшийн хийсэн сурах бичгийг эхнээсээ хэрэглэж байсан. Би өөрөө Гомболын их сургуулийн оюутан байсан. Тэр үед тэр Лувсан дорж Бацэг хоёрын хийсэн сурах бичиг чех хэлээр байсан. Тэгээд манай багш нар герман хэлэнд орчуулж өгсөн. Ном зүй тэгээд шинэ үг. Тэгээ бид нар энэ сурах бичгээр монгол хэл сурсан учраас энэ бас талархал илэрхийлэх санаатай байна. Манай багш сүүлийн үед энэ Монголын нуус товчоо судлалаар бол сонирхолтой сайхан зохиол бичсэн, бүтээл бичсэн. Түүний монгол хэлний мэдлэг, монгол хэлний нөгөө язгуурыг маш сайн мэддэг. Тэгээд язгуурын хувирлыг сайн мэддэг учраас нуус товчооны тэр олон хэцүү бэрх үгсийн тайлбар тэрнийг маш үндэслэлтэй гаргаж өгснөөр энэ ном бол сайхан ном болсон. Энэ өдөр мөн Монгол улсын их сургуулийн хэл шинжилгээний тэнхимээс Лувсан дорж багшийн эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн Монгол улсын их сургуулийн профессорын эрдмийн өв цувралаар хэвлүүлэн гаргасан эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл 2 бот номын нээлт болсон юм а.